Сайн манайхаа дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр Alice in Borderland цувралын 3 дугаар бүлэг буюу төгсгөлийн бүлгийг нэрж хорбилтлээ. Ингээ бичлэг рүү орцгоё. За хамгийн сүүлд манай жинхэнэ ертөнцийн ирснээс хойш нэлээдгүй хугацаа өнгөрсөн бөгөөд солирын дайралтанд өртсөн хүмүүсээс судалгаа авч адил төстэй зүйл байгаа эсхийг шалгаж буй зураглалаар кино мань эхэлдэг. Уг нь бол зүгээр л солирын дайралт буюу байгалийн гамшигт үзэгдэлд өртсөн хүмүүс ч гэсэн ихэнх нь солиуд харсан эсвэл амнасаа дэнчин тавьж тоглоом тоглосон гэх төстэй зүйлс ярьж байгаа нь Мацуяма гэх багшийн анхаарлыг нэлээд татдаг. За энэ Мацуяма болохоор их сургуулийн багш бөгөөд эртнээс л өвлийн дараах амьдрал байдаг эсхийг сонирхож нэлээд судалж ирсэн юм байна лээ. Тэгээ энэ солирын хэрэг дээр цагдаа нартай хамтарч ажиллаж байгаа бөгөөд тохирогчдоос ярилцлага авч байх үедээ манай Арису болон Усаги хоёртой танилцдаг. Гиснээс манай хоёр гэрлээд бүр эхнэр нөхрүүд болчихсон юм байна лээ. Бас нэрээ солирын дайралтад өртсөн хүмүүс тоглоом тоглосон гэдгээ бүдэг бодог зүуд мэдл санаж байгаа бөгөөд хин ч яг нэрээ санахгүй байгаа. Тиймээс манай хоёр анх удаа л имлэг дээр уулзаж танилцаад нэг нэгэндээ татагдаж нийлсэн гэсэн үг. Аргагүй л заяаны осоод. За манайд ч яг ингэсгээд л энгийн амьдралдаа орчихсон нөгөө ертөнцид болсон зүйлсийг нэг их тоохгүй явж байгаа бол Мацуяма багшийн хувьд энэ нь өдрийн бодол шөнийн зөөдл гэсэн үг. Насаараа бодож судалж ирсэн зүйл нь ингээд үнэн байж магадгүй гэсэн нэлээд том сэжвэр гараад ирчихсэн болохоор улам гүн рүү норж явсаар нэгэн нууцлаг уулзалтад очихоор болдог. За тэгэхээр удалгүй нөгөө уулзалтанд нь яваад очтол хэсэг хүмүүс суулжчихсан байх бөгөөд нэг хүн гарч ирээд тэднийг тоглоом тоглохыг хүрдэг. Тоглоомын дүрм нь болохоор ээлжээр хажуугийн юунасаа нэг үзүр соглох хэрэгтэй бөгөөд суулж явах явцдаа хос үзүртэй болох юм бол түүнийгээ газар таяна. Энэ мэтэр та ижил үзүр бүрдүүлж газар таясаар байгаад ямар ч модгүй болох юм бол ялагдана. Мэдээж эсрэгээрээ Жокер буюу сондгоо матыг гартаа орж үлдсэн цорын ганц хүн л ялагч болно. За тэгээд дүрм танилцуулж дуусаагүй байхад эхнээсээ ялагдагч тодорч эхлэх бөгөөд хэрв та ялагдах юм бол шууд өөхөх ёстой гэдгийг нэгэн тэгэлснийхаа дараа л манай хэд мэдэж авдаг. Мэдээж нэгэн тэгэлсэн бол дундаас нь болж болохгүй. За тэгтээ энэ тоглоом бол ганц л хүн ялна гэхлээр угаасаа ойлгомжтой нэг их удалгүй Мацуямагийн алтаар өндөрлөдөг. Хамгийн гол нь энэ тоглоомонд ялсан хүний шагнал нь үхэл амьдралын заагийг мэдрэх эрх буюу манай эдийн байсан тэр ертөнц рүү явах юм байна лээ. Мацуямагийн хувьд ингээд насаараа хайж мөрөөдөж ирсэн зүйлээ өөрийн нүдээр үзэх боломжтой болж байгаа нь энэ. Харин нөгөө талд Арису маань сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг газар ажиллаж байгаа бөгөөд гэнтэл нэг өдөр түүнтэй уулзгаар хаана үрээд ирдэг. Уг нь бол ихэнх хүмүүс нөгөө ертөнцид болсон зүйлээ санахгүй байгаа ч аан бол угаасаа л гоц ухаантай юм болохоор аль эдийнэ бүх зүйлээ санаа зогсохгүй бүр дээр ертөнц рүү норч чадах аргыг хүртэл олчихсан энэ төргээд л баах юм ярьсан ч манай Арису нэг их ойлгохгүй паниктай зогсож байтал эмчин орж ирээд тэдний уулзалтыг зогсоочдаг. За тэгээ удалгүй орой олж гэртээ ирэх үед Усаги түүн рүү залхсан мөртлөө юм ярилгүй нилээн байж байснаа зүгээр л уучлаарай гэж илчгээ тасалчихдаг. Зөв зөвөрөөсөн хүн гин тим сонин үйлдэл гаргаж байгаа тагчиг болчихсон болохоор Арисуч санаан зовоо цагдаад хандтал хамгийн сүүлд нэг буудалд Мацуяматай уулзсан төрсийг нь илрүүлж чаддаг. Тэгээ яг хуу эрэгтэй эмэгтэй хоёр хүн буудалд уулзаа таг болсон гэхлээр цагдаа нар шууд алга болсон энэ төр гэж хэрэг үүсгэхээс илүү хосуудын асуудал байж магадгүй гэж үзээд Арисуг өөрөө очиод энэ хүнтэйгээ уулзсан дээр явахаа гэж хэлдэг. За тэгээ нөгөө Мацуяматай уулзах гэж зургал дээр нь нэртэл нөгөөх нь ч гэсэн зурггүй алга болчихсон бөгөөд өрөөг нь шалгаад үзтэл Усаги өөрөө ирж түүнтэй уулзаж байсан гэдгийг нь мэдэж авдаг. За ингээд ер нь бол Мацуяматай ямар нэгэн байдлаар холбоотой гэдгийг нь мэдчихээд боцож байтал гинт нэг хүн гарч ирснээ нөгөө ертөнцид хүрээд ирээ хамтдаа үжилдий. Угаасаа танаа ихнэр чинь ч гэсэн тэнд оччихсан байгаа гэд хүчрийн урилга өгчөөд яваадагдаг. За энэ хүн бол мэдээж нөгөө ертөнцид жишээ ятаа хамт шоронгийн тоглоомонд орж ялсан баандаа бөгөөд хамгийн сүүлд бүх тоглоомыг ялж дуусаад хүмүүсээс жинхэнэ ертөнц рүүгөө буцгүй эсвэл эндээ үлдэх үү гэж асуухад тэнд хэрхэн болж үлдсэн гэдгийг нь санаж байгаа. Тэгээ яг хуу тэндээ үлдээж тоглоом зохион байгуулсан ч оролцогчд нь нэг л хангалтгүй байсан болохоор дахин нэг удаа Арисуг авчирээд ертөнцөө сонирхолтой болгох гээд л явж байгаа юм байна лээ. За түүний төлөвлөгөө нь болохоор хамгийн эхлээд Мацуямагийн нөгөө ертөнцийг сонирхож буй хүслээр нь дамжуулж өргөтаад дараа нь түүгээр дамжуулж Усагиг өрхөндөө оруулаад энэ хоёрыг нөгөө ертөнц рүү явуулчихсан байдаг. Усагиг яаж өргөцсөн гэхлээр хөрхийн минь гаднаал зүгээр юм шиг явж байгаач сэтгэлийнхаа гүнд аавыгаа алдсан гэдгээ одоо хүртэл үлцэн зөвшөөрөхгүй дотроо нууцхан шаналсаар л байсан юм байна лээ. Тэгээд тэр талаараа Мацуяматай өмнө нь ирж хуваалцаж байсан бөгөөд яг тэр алга болдог өдөр Усаги маань ажиллаад тарж явахдаа нөгөө ертөнцөд очиж байсан Парадайс зочид буудлын руу санамсаргүй орж үзснээр ер нь бол санамжин сэрэгжсэн байдаг. Тэгээ яг энэ үед нь Мацуяма гарч ирээд нөгөө ертөнц рүү явах юм бол аавтайгаа уулзаж магадгүй эсвэл угаасаа л үгэл амьдралын цаг дээр байдаг ертөнц болохоор чи жинхэнэ үннийг нь мэдэж чадна ш тентэр гэж ятгаж байгаа л аваад явчихсан юм шиг байгаа. Тэгээ яг эцэст нь хайртай хүн явчихсан болохоор Арису өссөн үсээгүй ирж уйтгартай байсан ертөнцийг нь сонирхолтой болгоно гэж төлөвлөсөн нь энэ байдаг. За ингээд бандаг яг явсны дараа цагдаагийн газраас манай өн рүү залгаад Усагиг олчихлоо гэж хэлдэг.
Гэхдээ харамсалтай нь Ухаангүйг хонд орчихсон байдалтай олдсон бөгөөд нөгөө Мацуяматай хамт эми угаад Ухаангүй олчихсон байхад нь олсон юм байна лээ. Бас дээрэс нь Усагийн маань жирэмсэн болчихсон гэдгийг энэ үедээ л анх удаа мэдэх бөгөөд Усагийн өөрөө ч мэдээгүй байдаг. Үүнээс гадна тэдний эцүүс дотроос бандаг яварлаг гарч ирснээр нэрэл нөгөө ертөнц рүү явсан юм байна гэдэгт итгэхээс өөр аргагүй болж байгаа юм л да. За тэгээд тэр ертөнц рүүнд бүр ихнэр нь ганцаараач биш хүүхдтэй хамт явчихсан болохоор яалтчгүй л араас нь явах оролдог. Гэхдээ цагдаа нарт энэ талаар хэллээгээд ойлгохгүй болохоор зорын ганц хандаж болох хүн буюу Аантай очиж уулзахаар шийддэг. За тэгээ явж очиод бүх учраа хэлтэл угаасаа Аан хамгийн сайн ойлгож байгаа болохоор шууд л зөвшөөрлгүй яах вэ? За нөгөө ертөнц рүү явах арга нь хагас өхлийн байдалд очих буюу коми байдалд орох үедээ л тэр ертөнц рүү нэвтэрдэг юм байна лээ. Тэгээ энийг нь яах вэ? Аан зүгээр л Ааны болохоор олоод мэдчихсэн байж таарад манай хүнд нэг тариа тарьж зүрхийг нь аль зогсоосноор ингээд эцэст нь нөгөө ертөнц рүүгээ ирж чаддаг. За тэгээд нэгэн талын дээр ч гэсэн юм чинь мэдээж ойлгомжтой шууд л манай хүнийг ихний тоглоом нь хүлээж байлгүй яах вэ? За энэ удаагийн тоглоомын нэр бол мэрэг. Сүм цугласан хүмүүс нэг нэгээрээ өөрсдийгөө мэрэглүүлэх бөгөөд хэр азтай байхаас нь хамаарат хүн болгоноос өөрөөр асуултууд асуугдана. Жишээ нь эхний хүн маш сайн азтай байсан учраас түүнээс бүр асуулт ч асуудаггүй. Харин дараагийн хүн сайн азтай байсан болохоор хөнхөө математикийн бодлого таардаг. Бас нэрээ нэг жижигхэн нэмэлт өргөнтэй бөгөөд асуултнуудаа 1 минутын дотор багтаж хариулах ёстой. Мөн дээрээс нь бүх асуултын хариулт нь тоотой хамааралтай бөгөөд хэрвээ та зөв хариулах юм бол мэдээж танд ямар нэгэн муу зүйл болохгүй. Харин буруу хариулвал зөв хариултнаас хэрэг зөрсөн байна яг дүүнтэн тэнцэх хэмжээний тоогоор галцсамаар харвна. Амархан байгааз. За тэгээ хүмүүс алдах нь алдаад галцсамаар харуулж нэлээд хэдэн хүн амиа алдсаар эцэст нь манай арьсуу хамгийн сүлд нь мэрэглүүлтэл маш муу аз гараад ирдэг. Асуулт нь болохоор дэлхийн хүн ам яг одоогийн байдлаар хэд байгаа вэ гэдэг асуултанд манай хүн 100 саяар зөрүүлж хариулснаар ингээд 100 сая сумнаас болтох шаардлагатай болдог. Ер нь бол угаасаа амьд гарах боломжгүй л те. Гэхдээ л манай арьсын хойно бүх хүмүүсийн мэргийг эхнээс нь сайн анзаарч байсан бөгөөд бүгдд нь тодорхой хэмжээний зөв чигийн мэдээлэл өгж байсан юм байна лээ. За тэгээд бүх мэргийг нь хөөж бодсоор байгаад хамгийн ихэнд мэргэлүүлсэн хүний маш сайн азийн зөв чигийг заасан газарт нь яваад очтол тэнд нь нууж байж таарснаар ингээд нэлээд хэдэн хүмүүс энэ тоглоомоос амьд үлдэж чаддаг. Үүний дараа манай талт амсгийн ингээд танилцаад жаал ярилцаад үзтэл бүгдээрээ өмнө нь нэг удаа өвлийн ирмэгт ирж байсан буюу энд ирж өвлийн тоглоом тоглож үзсэн хүмүүс байж таардаг. Нөгөө банда чинь үүдсэндээ өмнөх тоглогчдоос л нэг баахан хүмүүс авчирсан юм шиг байгаа. За ингэснээр энэ хэд маань хөөрхөн баг болж аваад маргааш нь дараагийн тоглоом руугаа явцгаадаг. Бас нэр энэ удаа болохоор өмнөх үеэс арай өөр буюу ямар ч үзрийн тоглоом гэж байхгүй бүх тоглоом нь цаанаасаа сонгогдно. Дээрэс нь бас амьдрах хугацаа энэ гэсэн юм бол байхгүй. Нэг тоглоом дуусах үед дараагийн тоглоомын цаг нь зарлагдана. Энэ мэтэр явсаар байгаад л эцэст нь жокертол тулах юм шиг байна лээ. Тэгээд ч угаасаа тоглоомын дүрмийг дагахгүй эсвэл тоглоомонд оролцохоос зогдох юм бол юу болохыг манай хэд бүгдээрээ мэдж байгаа болохоор нэг их бодлоггүй зүгээр л тоглоомонд ялахтаа л төвлөрцгөөдөг. За тэгээ явсаар байгаа дараагийн тоглоомонд ирэх үед манай эдтэй адилхан өөр тоглоомонд ялаад энд ирсэн багуудтай хамт өрсөлдөх нэлээд том тоглоом хүлээж байдаг. Тоглоомын дүрм нь болохоор хүн болгонд 7 ширхэг хөзөр тараагдана. Тэдгэр үзэрнүүдийг ашиглан босод тоглогчдод нэг эсрэг нэг өрсөлдөх бөгөөд зөвхөн ижил өнгийн үзэрнүүдээ л ашиглах боломжтой. Тэгээ нэг үед ашигласан хөзрнүүдийн нийлбэрээр хэн том модтой нь ялагч болж нөгөөнөөсөө нэг үзэр авна. Энэ мэтэр явсаар хөзрөг болсон тоглогч ялагдаж өгнө. За гэхдээ энэ дүрм бол нэг их чухал биш бөгөөд одоо хамгийн чухал дүрмийг нь танилцуулъя. Хөзрнүүд донд 3 ширхэг онцгой үзэр байгаа бөгөөд эхнийх нь зомби үзэр. Энэ үзэр нь баг тус бүрт 1 ширхэг буюу 4 баг оролцож байгаа болохоор нийтдээ 4 ширхэг зомби үзэр байгаа гэсэн үг. Зомби үзэр бол том жижигээс үл хамааран нөгөө үнэ ялаа зогсоохгүй өөр шиг айдалхан зомби болгож хувирах чадвартай. Тэгвэл эсрэгээрээ нөгөө талд нь зомби үржихээс сэргийлэх боломжтой үзэр буюу шотган үзэр гэж байгаа. Энэ үзэр нь зомбиг олж алах боломжтой үзэр бөгөөд бүх тоглогчдод тарагдах хэдий ч нэг удаа л ашиглах боломжтой. Юу юугүй зомби болсон хүнийг ална гэхлээр жаахан аргас арга гэж бодож байвал танд 3 дахь үзрийг танилцуулъя. Энэ бол вакцины үзэр. Мэдээж ойлгомжтой яг л нэр шигээ зомби гэж бодсон хүн дээр ашиглах юм бол хүн болгож хувиргана. Гэхдээ тоглогчдод рандомаар тарагдана. За тэгээд эдгээр үзэрнүүдийг ашиглан нийтдээ 20 үе тоглох ёстой бөгөөд тоглоомын эцэст хамгийн олон гишүүнтэй баг нь ялж нөгөө тал нь бүгдээрээ алуулна. Зомби бол хувирлгүй хөзрөөч гэсэн дуусгахчлгүй амжилттайгаар 20 үеийг давж чадсан ч нийт амьд үлдсэн хүмүүсийн ихэнх нь зомби болоод хувирчихсан байвал та ялагдаж өгнэ л гэсэн үг. Бас дээрэс нь үе бүр тоглох өрсөлдөгчөө сонгохдоо нөгөө хүнийхээ биед нь үр сонгох ёстой бөгөөд манай дууг нь бол баг дотроо эвтэй найртай тоглож байтал гинт өөрвагийн хүмүүс дайрж орж ирснээр хяналтгүй болчихдог. За ингээд яаж чууган тоглоомод авах вэ гэд байж байтал Рэй гэх нэртэй нэг эмэгтэй манай эд дээр хурж ирээд тоглоомыг амжилттай давж чадах аргаа танилцуулдаг.
За тэр арга нь болохоор хэрвээ бүлэг дотроо вакцины үзээрээ эзэмшиж буй хүнтэй байх юм бол бусад багийн хүмүүст тэрийгэ зарласнаар зомбинуудаас өөрсдийгөө сэргийлэх боломжтой болно. Бидэнд хангалттай вакцины үзэр байгаа учраас манай хүмүүсийн аль нэгийг нь зомби болгож хувиргасан ч бид нар тэр хүнээ шууд л эмчилж гэж чадна. Харин дараагийн үе дээр манай хүнийг хэн зомби болгож хувиргасныг нь мэдж байгаа болохоор тэр хүнийг ямар ч өршөөлгүйгээр очиж халнаа гэж зөрдүүлнэ. Ингэснээр өөрсдөө зомби болохоос хамгаалагдаад зогсоохгүй бусад хүмүүсийг ч өөрсдийн талдаа оруулаад бүх зүйлийг хяналтандаа оруулах боломжтой гэсэн үг. Дээрэс нь надад зомби карт болон вакцин карт хоёр хоёулаа болохоор хэрвээ би хэлсэнтэй хурж хүмүүсийг эмчлэхгүй бол намайг шуудлаалж болно гэж өөрийнхөө амийг дэнчин тавьснаар энэ саналыг манайд дэмжгэр болдог. За тэгээ энэ санааг нь бусад багуудад хэлтэл тэдэнд ч гэсэн таалагдсанаар нэлээд хэдэн үеийг аюулгүйгээр тоглож чаддаг. Гэхдээ тоглоом дуусах тохиод ирсэн чинь манай эдтэй нэгдсэн нөгөө багийнхан зомбинууд бидэнд мэддэгдэлгүйгээр тархачихсан байвал яана гэж хайгаад манай эдийн гаргасан төлөвлөгөөтөө нэгдээгүй бусад зомбинуудыг шууд алж эхэлдэг. Удалгүй тоглоом дуусах бүр төхөөд ирсэн чинь өөрсдийнхөө хамгаалтанд авч яваад сүүлд нь вакцин тарина гэсэн хүмүүсээ өөртөө л вакцин хүрэлцээгүй учраас алгаар шийддэг. Мэдээж тэдэн дундаас Рэй гээд нөгөө эмэгтэй чинь өөрийгөө зомби гэдгээ зарлаж байгаа энэ төлөвлөгөөг эхлүүлсэн учраас хамгийн түрүүнд түүнийг барьж аваад буутгаар олов. Гэсэн чинь энэ Рэй анханасаа зомби биш хүн байсан байж таардаг. Өөрийгөө сүртэй эрсдэлд оруулан байж амар төлөвлөгөө гаргалаа энэ төр гэсэн чинь яг үнэндээ хамгийн эрсдэлгүй хамгийн аюулгүй үнэл байсан юм байна лээ. За тэгээд яг нөгөө зомбинуудыг буудах тушаал өгөөд байсан эвгүй гартаа тоглосны дараагийн үед нь гинт манай Арисүү гарч ирээд Рейтэй тоглохоор болдог. Тэгсэн чинь юу болсон гэж манай Арисүү зомби болчихсон байж таараад Рейийг хувиргачихдаг. Гэхдээ хамгийн сонирхолтой нь Арисүү бүр ихнээсээ л зомби байсан бөгөөд хиндэж мэддэгдэлгүйгээр баахан зомби дараагаад л яваад исэн юм байна лээ. За тэгээд эцэст нь сүүлийн үед дуусах үед нийт зомбинуудын тоо хүмүүсээс бараг нэг дахин их байж таарснаар ингээд манай тоглоомдоо ялж яваагаар ихний хэсэг маань дуусдаг. За 3 дугаар бүлэг маань нийтдээ 6 ангитай бөгөөд 2 хэсэг болгоод оруулъя гэж бодлоо. Тэг үлдсэн ангиудыг нэг хэсэг болгоод аль болох удаахгүйгээр оруулах байх гэж бодож байна. За тэгээ нэг иймэрхүү байлаа. Бичлэгэнд таалагдсан бол тардаг ануудаа дараарай. Дараагийн хэвшлэгээр уулзлаа. Түр баяртай.